Сайн Улаанбаатар хөтөлбөрийн үзэгчтэй боловсролын болондоо тавтай морилно. За та гэрээсээ гарахдаа хаалгаа чойжлж хаад явж байхдаа би хаалгаа чойжилсан билүү хэмээн та эргэн очиж шалгадаг уу? Нэг удаач биш, 2, 3 удаа шалгадаг уу? За та шинэ ажил эхлүүлэхдээ энэ ажил маань бүтэх болов, эдийн засаг хямрах болов, за намайг хэн нэгэн хулигдаж хуурах болов хэмээн та одоо болоогүй байгаа зүйлийн талаар маш олон удаа эргцүүлэн бодож дотроо төгшүүртэйгээр санаа зовдөг үү? За тэгвэл та 6 дугаар сургуулийн зан чанартай хүн байх магадлалтай байна. Өөрийн тань дотоод ертөнц харилцааны хэв маяг, за тэр дундаа стрессийн үед таны бие махбодолон сэтгэл зүй хэрхэн хариу үзүүлдэг вэ гэдгийг ойлгоход туслахад өөрийгөө танин мэдэх цуврал маань үргэлжлэн хурж байна. Өнөөдөр бид 6 дугаар төрлийн хүн буюу хариуцлага өндөртэй, итгэл даадаг, гэр бүл, найз нөхдөйгөө хамт олондоо бүх найз зориулдаг хүмүүсийн тухай ярилцах болно. Тэд бол гэр бүл, байгууллагын хамгийн үнэнч, ажилтан, гэр бүлийн найдвартай дэвшиг тулгуур байдаг. Тэд байгаа газар дүрм журм, аюулгүй байдал яг таг баримтлагддаг байх нэ. Гэр бүл болон найз нөхдөйгөө ямар ч шуурнаас хамгаалan бат бөх зогсдог хүмүүс бол 6 дугаар төрлийн хүмүүс байдаг. 6 дугаар төрлийн хүмүүсийн дунд манд маш болгоомжтой, бүрэг, за эсвэл хийсэн алдаанаасаа айдаг, эсвэл одоо аврагш дайрдаг төрлийн хүмүүс байдаг бах нэ. Гэвч тэдний дотоод сэтэл, дотоод нэгэн айдас байдаг. Энэ нь аюулгүй байвал яана, бүх зүйл аюулгүй болсон байна уу гэдгийг шалгадаг тийм сэрэмжтэй дотоод айдас байдаг. За 6 дугаар төрлийн хүмүүс маань стрессгүй, тайван, сэтгэл санаа сайхан байх үедээ гаргадаг зангуудын талаар бүгд одоо хамтдаа харцгаая. Шулуун шудраг, сайхан сэтгэл төрүүлдэг, анхаарал сайн тавьдаг, дулаахан, өрөвч зөөлөн, за альва зүйлийн аргыг олдог, илүү практик талтай, тусч, хариуцлагатай, шудраг тэр зан чанаруудыг гаргадаг байна. Харин сэтгэл санаа таагүй, духгүй байх үедээ ямар стрессцэн үедээ ямар зан гаргадгуудыг одоо бүгдээрээ харцгаая. Хит болгоомжтой, хянах гэж оролддог, урдчлан таамаглах аргагүй, шүүх гээд байдаг, за хохирогчийн дүрд орсон мэт заримдаа тэм зан гаргадаг, за хит хамгаалдаг, уян хатан чанаргүй, за асуудлыг улам хүндрүүлдэг ийм зан чанаруудыг гаргадаг байна. За 6 дугаар төрлийн хүмүүс маань маш хариуцлагатай, үнэнч, найдвартай байдаг. Тэд эрсдлийг урьдчилан харж, бусдын анзаараагүй асуудлыг олох гэж олж хардаг учраас гэр бүл, хамт олондоо хамгаалагч шиг үүрэг гүйцэтгэдэг хүн байдаг байна. Гэвч тэд хизээ стресстэй вэ гэвэл ирээдүйн тодорхойгүй болох үед эсвэл итгэж байсан удирдагч, гэр бүл, найз нөхд нь найдваргүй зан гаргах үед хамгийн их стресстэж хямардаг байна. 6 дугаар төрлийн хүмүүс маань болоогүй зүйлийг хүртэл уртчлан төсөөлж, тэр төгшүүртэй байснаасаа болж өөрийгөө болон дэрэгдэх хүмүүсээ хит ядраадаг байх нэ. Стресстэй үедээ эргэлзээ нэмэгдэж, өөрийн шийдвэртээ хүрэх итгэхээ болж болно. Баталгааг дахин хайж эхэлдэг байх нэ. За үргэлж санаа зовж, сэрэмжилж байдаг 6 дугаар төрлүүддээ дараах 3 зөвлөмжийг хүргье. Дотоод сэтгэл удирдамжтай итэг. Та үргэлж гаднаас хамгаалалт, баталгаа хайх хэрэггүй. Зүгээр таны дотор ямар ч асуудлыг шийдэж чадах тэр хүч чадал байгаа гэдэгтээ та өөртөө итгээрэй. Тархиныхаа айдсыг унтраа. Таны тархины бодож олсон хамгийн муу хувилбарууд болох тэр санаа зовлт нь амьдрал дээр 90% бэлдэггүй гэдгийг өөртөө байнга сануулж байгаарай. Итгэлцлийг сонгох. Хүн бүрийг сэрэмжилтэж, хардхаа зогсоож, амьдралыг, хүмүүсийг зөөлнүүдээр харж тэдэнд итгэлийг үзүүлж сураарай гэж зөвлөмөр байна. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд дуусч байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай. Сайн Улаанбаатар хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ.